Сайн байцгаана хүүхдүүд. Та бүхэндээ сар шинийн мэнд хүргье. За ингээд манай шидэт харандаа болон маань эхлэхэд бэлэн боллоо. Оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэм блэ? Миний нэрийг Игшиглэн гэдэг. Би 6 настай. Зүйтэй. Дараагийн хүүхэд? Миний нэрийг Чэд Зээхэн гэдэг. Би 7 настай. Сургуульд хэлээ явчаарай. За юу. Дараагийн хүүхэд? Намайг Номердэн гэдэг. Нэгийн бэ ангид сурдаг. За. Дараагийн хүүхэд? Хан Эрдэн гэдэг. 130 дахь сургууль сурдаг. 130 дахь сургуулийн хүүхэд. Дараагийн хүүхэд? Намайг Төвс цагт гэдэг. За. Би нэг надад. Тийм. Надад нэг Цагааталгаа үсгээ үзсэн. За. Дараагийн намайг Батистэн гэдэг. би бас Батэрдэн. За. За ингээд ийм сайхан хүүхдүүд Батэрдэн чи аль сургууль вэ? Би юу? Чон. Би. Окей. Итгэгчлэгт явж. Цэцэрлэгийн 5 настай. Чи чинь том болсон Ахмад цэцэрлэгийн бэлтгэл бүлэг гэж яддаг байхгүй. За ингээд 5, 6, 7 наснууд орж ирсэн байна тийм ээ. За ингээд нэг хөөрхөн зураг зурнаа. Зураг зурхын тулд биш үү хэлбэрийн сайн харж явах хэрэгтэй. Тэгээ та нарын үзэж байгаа үсэг одоо ядангуй төгс цогтын нөгөө үсэг энэ чинь биш үү? Энэ чинь зураг байхгүй юу? Хоёрын тоо энэ чинь яах вэ? Зураг байх нь биш үү? Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ. Ийм 5-ын тоо зураад 5-ын тоо зураая. Энэ 5-ын тоо мөн үү? мөн. Яг л мөн байна. Жохо ингээд хэлтийцснээс биш яг 5-ын тоо байна тийм ээ. Энийг хэдүүл яах вэ? Зураг болгоод зуръя. За цаашаа яваа. За ямар амтан болж байна вэ гэдгийг одоо ингээ харуулнаа гэж. Оо. Тахир зураас хийчих чинь тийм ээ. Энэ дээрээс нь бас ийм зураас. Үгүйс. Яа, энэ сүүлний нэ. Харахгүй юу? Ямар амтан болж байна? Морь маань гараад ирж штэ тийм ээ. За ингээ сайхан морь. Тарган зүтгэр морь. За зурч. Ага зурч. Зурцсан уу? Ваасаа. Одоо энийг ингээ хэдүүлээ хэлбэр шүүдэд явчихлаар их гоё болно. За энэ дахиж байгаа ирчтэй. Тарган морчин богино хөлтэй байна тийм ээ. Би тэд ингээ сайхан итрүүлэхтэй. Ингээ зурж штэ. Тэр. Та нар морь зурх хэцүү гэж боддог байсан уу? Тийм. Мархан байх нь штэ. 5-ын тоогоо ашиглаад л зурчна. 2-ын тоо ч хүн болчихно. Тийм ээ? 3-ын тоо хулган нь болчихно гэдэг ингээд зураад идэх байхгүй. Сайхан. Хулган болно гэж мэдэн. Гэхдээ би зурхтаа сайн биш ээ. Би ч мэдэхгүй л дээ. Ингээд дэлийн нэгэд ихлэ ингээд сүртэй. Юникорн. Морь жил болж байгаа шүү дээ. Одоо ч энэ жил чинь тийм ээ. Морь жил болж байгаа. Гэхдээ одоохондоо могоо жил бол. Могоо жилийн сүүл. Морь жилийн эхлэл. Одоо цагаан сараар ингээд болчихж шүү дээ. Одоо цагаан сараар. Нүдээр ийм сайхан дөрөвдгөр хийчих. Тэрэ нүд нь алаглал явчихлаа. За үхний тодруулаад хамрын үхний нэг том хийчихээ. Тэрэ. Гам хурдан давхиж юм тийм ээ. Тэгээ энэ чинь бүр агаар дээр явж байгаа шүү. Басан. Сүүлийнх нь энэ шивхийг ингээд ном зураасаар гээж. Тэгээ туурайг нь яг тодруулаад үнгээд л одоо нөгөө морчин давхиж явна шүү дээ. За хэдүүлээ морь жилдээ морь зурж сурлаа тийм ээ. Тэгтээ их амархан 5-ын тоогоо ашиглаад морь зурчлаа шүү дээ. За одоо нөгөө дэлийн одоо ингээд буудаад ирэхлээр чи яг эдгээр чинь гоё тодроод ирдэг байхгүй. Би бодсон. Одоо будганд орчих.
Тийм үү? Моржилийн нанхрын сайхан өдрүүдэд ийм хиймэрлэг сайхан морио зурж шүү дээ хэдүүлээ. Тэ? Тавын тогоо шиг л зурчих юм чи. За дэлсүүл хоёрын нэгэд ирэхлээр яг морь сайхан болноо. За тэгээд энэ өнгөөн болохоор та нар биш үү ногоон, цэнгэр, хөөхөө, улбар шар зүгээр чөлөөтэй өнгө сонгоорой заа юу. Багш нь бол нэг өнгө сонгоод та нар багшаасаа өөр өнгө сонгож болно. Яг тэгвэл морь чи олон зүстэй байдаг тий. Би сайн гоё би өнгөнгөө бод. Өнгөнгөө сурч яг үнэ. Зак. Багш нь бол нэг юм шарга морил давхиад байна. Нэг өнгө. Шарга цусмын морь. Оо энийг ингээд цагаанаар үлдээч. Энийг. Оо энэ хамар цагаан байж болно тийм ээ. Хөл дөрвөн хөл цагаан. Ингээд. За биеийг ингээд гүйцээч. Оо энэгээрээ. Би гоё босоод үгүй. Манай хүүхдүүдийг өстө мастер морьдод болж байгаа та. Багш нь сая харсан. Одоо будгаа сайхан бодчих юм бол яах вэ? Бааш гэсэн байцаач. Будахтаа ингээд нэг жигд зөөлхөн дараад ингээд будчихаар. За манай телевиз үзэж байгаа хүүхдүүд бол яах вэ? Жаахан гүйцэхгүй төрөц бол урам битгий хураарэ. Нөгөө эргүүлж тавиад тийм ээ? Тэгээ сайхан ингээд будаад ивчих шүү дээ. За энэ зун цаг сайхан болъё гэдгийг сайхан бэлэгдээд зураг гэж чинь бас бэлэгтэй байх хэрэгтэй тийм ээ. Ногоон ийм өвсөн дунд орж зүгээр. Тийм ээ. Энэ мөр байна. Нэг толгойд даваад хараач тийм ээ. Ордтой. За нүдэн дээр нь бас нэг өнгөгнөө. Энийг энэ өнгө тодруулж өгөх их гоё болно. Тийм үү? Энэ хэсгийг. Оо, ингээл нөгөө яах вэ? Сайхан дарган дэлсүүлтэй. Энэ сайхан дарган мөр ингээд авчих шүү дээ. 5-ын тоо. Бид нар хүүхдүүд 5 гэдэг үнэлгээ чинь их сайн дүн байсан байхгүй. Тэгсэн чинь 5-ын тоо энэ сувралгандаа амжилт гаргахыг бас өрөөж ингээд зурж шүү дээ. За ийм сайхан мөр жилээ зурцсан хүүхдүүд байна шүү дээ. Одоо ингээд будангаа хэдүүл яах вэ? Дугаан дуулна тийм ээ. Сар шинийн энэ сайхан баярын өдөр мэдчилгээгийн дэвшүүлнэ. Тэгээ эхний өвөөхөд Бямбагийн их шиглэнгээс айдууны мэдчилгээ дэвшүүлэх гэж байна. Дуутайс нөө шүлэгтэр үү? Шүлэгтэй. За шүлгээ дуутай. За аль нь зүгээр вэ чи тэрийг сонгоод. Өвөө минь та цэлмэг тэнгэр, эмээ минь та уудам тал, аав минь та хангар уул, ээж минь та алтан нар, ах минь та ургаамд, эгч минь та гоёхан цэцэг, дүү минь та бүжин туулай. Би өөрөө ганган инвэхээ. Оо гоё. Сайхан шүлэг өнсөн ихшгэлэндээ баярлалаа. Ихшгэлэн чи ямар мэрэгчлээ болохын том болоод? Ой, онгоцоор нисэх хичээлээ. Хөө ихшгэлээ. Сайн яваарэ. Багш нь доороос нь ингээл гараа сарвагаад. Чи би тэгсэн чи багш нэг ийм жоох харагдаа тий. За, амжилт хүсье. Тэцээхэн. Гонтай юу шүлэгтэй. Би шүлэг сайн чийж нэг байгаа шүү дээ. Ойсог байна уу? Айсаг. Нэг ойсог хэлчихгүй. Би англи сонсголтой. За тэг англи. Тэг чинь зүг. Хэлчих.
Монголоор хэлж болно л доо. Болно. Амьдралгүй дэхтэй Амьдралгүй дэхтэй өгч олно. Тэр юу вэ? Дахиад хэлдэ чанга. Амьдралгүй дэхтэй өгч болно. Амьдралгүй тэгтээ өгч болно. Цэцэг. Ой, цэцэг чи амьдралтай шүү дээ. Тийм үү? Бууж өглөө. Юу юм? Гал. За. За цэцэхэндээ баярлалаа. За зураг сайхан зарчаа. Гоё болж байгаа шин. Намуу эрдэнэ юу гэхээр Цагаан сар гэж ямар баяр юм болоо? Хүн бүр өнсөөлдөг хацарны баяр юм болов? Хүн бүр дээл өмсдөг дээлний баяр юм болов? Мэдлээ амар байна уу гэж залхдаг ахын дүүсийн баяр юм байна. Хүүтэн өвлийг үнтэй давсан хүн бүрийн баяр юм байна. баярлалаа. Тийм ээ намуу эрдэнэ. Цагаан сар чинь ганган дээлээ өмсөд ахмадуудаа золгодог. Тий уламжлал сайхан баяр юм аа. Сайхан шүлэг уншлаа. Хан эрдэнэ ямар шүлэгтэй? Алт. А? 3 эрдэм. За. Алт гэвэл авыг хэлнэ. Ачтай сайхан сэтгэлийг хэлнэ. Эрдэнэ гэвэл ээжийг хэлнэ. Ингүү сайхан сэтгэлийг хэлнэ. Нэндан гэвэл найзаа хэлнэ. Намаа гэсэн бодлыг хэлнэ. Баярлалаа хан эрдэнэ. Морин сайхан болж байгаа. Мор жилдээ амжилт гаргаарай. Төгс цагт ямар мэгжтэй байна юу? Би ах захаа мэддэг хүн. Эси өвөтэй амин амар байна уу гэж засахсаа. Бян бимэгээ сэж минь би дагшин тунгасуу гэж асуусаа. Оёсаа хүнтэй уйгас төрөөс винцээ. Өгшөд ууцаа дээдсдэг хамгаас исэн Тэшэс би өвөөмэн бидэнд ингээд загтайм үгийн бид маташгүй дагтаа юм. За баярлалаа. Сайхан шүлэг байна. Манай эмдээ Батэрдны юу шүлэгтэй ядуутай. Хүлэгтэй. За шүлгээ сайхан биш. Аргалын утаа бүрэлсэн. Ачны би төлсөн би хатаж хэн утгаа үлгийн гэж боддог. Жинхэнэ манан суун алси боростой тэнгэр сайхан утгаа сэлгэл батгаад харахад хүлээж байгаа цэлхэнд үнсээж байгаа юм шиг өшөөлтэй жимнэгад илээж байгаа юм шиг энэнгүй жага санагдахад илэг зүрхмэн догдолж очихгүй байжин юмс хоёрнуудын минь бүсгэлдэг. Батэрдэндээ баярлалаа. Батэрдэн чинь биш үү? Том болоод ямар мэгжтэй болох вэ? Богоны. Жалаач. Пах. Баба гал. Батэрдний богоо гал хүн зөөцсөн тий. Мундаг гоё. Оллоо башид дуугаад дуулаа. Гоё болж байгаа. Бидний үзэн байж. Нууц. Төгс цаг чи ямар мэрэгчлээ болох юм тамбалаа? Онгоцны нисгч. Онгоцны нисгч юу нөгөө их шиглэнтэй адилах юм биш. Ой, төгсөктөө баяртай гэж ээж аав нь доор. Тэгсэн чи ийм цэг шиг харагдал тийм ээ. Өөрөө ингээ үүлэндээ хүнээс хэлээд. Онгоцны нисгч. Хан эрдэнэ ямар мэрэгчлээ? Цагтаа. Цагт амрыг ирээ. Хушууч хан эрдэнэ тийм ээ. Номоо эрдэнэ ямар мэрэгчлээ? Мэрэгчлээ бодсон. Чи нэг мэрэгчл сонгоор. За юу. Номоо эрдэнэ. Цэцэх ямар мэрэгчлээ? Бодсноо. Бодож байгаарэ. Багш нь цэргийн даргууд нэгэд яваад ирсэн зураач болцсон шүү дээ. Солигчдий билээ шүү дээ. Би бодсон. Би бодсон. Тий. Ер нь тэгээд биш үү? Мөрөөдөлтэй. Тийм юм болно гэж сулгандаа сайн амжилт гаргаа явчихдаг байхгүй. Сар шинийн баяраар ах トゥ
Өмөө аав ээжтэй барих сайхан зургийн бэлэг нь бэлэн болсон шүү. Ингээд эхний хүүхэд авиаслаг зураач ихшгэлэнгийнхэн зургийг үзнэ. Ихшгэлэн зураг урдаа ингээ барьчихна үү. Тэр гараад ирлээ. Сайхан шаргамар. Зүс сайхантай, дэл сайхантай. Ихшгэлэн чи хэд настай вэ? 6 настай. 1-р ангийнхэн 5-ын тоогоо ашиглаад морийг бол ийм сайхан зурж байна өө. Өөрийнхөө төсөөлөөр ийм хөгжилтэй алаг цэцгэн дундуур тийм ээ анхны ногоон дундуур ингээд давхиж байгаа тарган сайхан морийг ийм гоё дүрсэлсэн ихшгэлэндээ улмын ханжилт хүсье. За баярлалаа. Дараагийн авиаслаг зураач цэцэхнийхэн зургийг bütнэ. За зэглэж 5-ын тоогоо ашиглаад хөдөлгөөн тэгээ гүйс тэгэл тийм ээ маш сайн харуулж байгаарай. Ийшээгээ хаж яхаар далил. За одоо ингээ гараад ирж байгаа. Хөдөлгөөн бол гоё шүү. Гэхдээ номерч ирээл өсөрч шүү дээ. 5-ын тооч тий. Тэгээд зүйтэй. За цэцэхэнгээ доороо бичсэн морь гэдэг ийм сайхан бүтээл төрлөө. Баярлалаа. Сайхан зураг зурсан цэцэхэндээ улмын хамжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Номон эрднийхэн бүтээлийг үзнэ. Манай номон эрднийх сайхан дөлгөөхөн тийм намуухан хэрнээ сайхан чамбай зурдаг ийм хөхт. Тэр энэ сайхан зүсмийн морийг ингээд харайлгаж байна шүү дээ. Цэцэг талаараа давхиж байгаа сайхан морийг уран гоё дүрсэлсэн номон эрдэндээ улмын хамжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач хан эрднийхэн бүтээлийг үзнэ. Ха эрдний морь бас их гоё. Дүрлийсэн том нүдтэй алаг нүдтэй морь зүгээр. Өвсөндөө задатсан зүгээр. Хоолндоо задатсан морь зүгээр. Давхиж байна да. Сайхан зураг зурсан хан эрдэндээ улмын хамжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач төгс цогтын бүтээлийг үзнэ. Сайхан харуулна шүү. Авангард их гоё зургийг маш гоё уран дүрслэлтэй. Солонгон ийм сайхан морийг их гоё уран дүрсэлж ингэж гаргаж ирсэндээ. Сайхан зураг зурсан төгс цогтон амжилт хүсье. Төгсөгч хэдэн настай вэ? 6-тай. 1-р анги. Дараагийн авиаслаг зураач Амида Батэрднийхэн бүтээлийг үзнэ. Энэ сайхан алаг зүсмийн морь болоод ингэ сайхан харайлгаж байна да. 5-ын тоогоороо ингэ сайхан уран дүрсэлдэг. Дэлхийд морь хүчтэй гэдэг сайхан сэдв зургийг маш гоё тодрон зурлаа. Амжилт хүсье. Гүйцэд ингээд ирэхээр сайхан зураг болно. Ингээд сайхан бүтээл хийсэн хүүхдүүдтэй багш нь баярын хаан бэлгийг задлнаа. Энэ сайхан бэлгийг хүлээж аваарай. Тэгвэл одоо бэлэг авна шүү. Тэ. За энэ бэлгэндээ хурцгээрэй. Энийг аваа явна. За хурцсан уу? Газар тавьчих уу? За тэгье. Ширээн дээр багтахгүй байна. За газар тавьчих. Дараа нь авна тийм ээ. За. Цуваа бэлгээ гардуулаад байна. 3 төрлийн сайхан бэлэг байгаа. За энэ газар тавьчих. Ширээн дээр нь багтахгүй. Хүүхэд нь харагдахгүй болчих шүү дээ тийм ээ. Энийг аваа явна. За энэ гоё ном байгаа. Энэ нөгөө Монгол яснуудын ингэ сайхан будах. Энийг сайхан ууггүй баяраараа будан шүү дээ тийм ээ. За энэ бэлгийн тараач. Энийг харин нөгөө юунд дараа тавьчихна. Та нар баярлаад байна уу? За дараагийн бэлэг нь болохоор солон цэцэг нүрж хэрэг яваарэ. Энэ шүдэнд хор байхгүй. Зүгээр уучих юм шүү дээ энэ чихрээ. Цэцэг нүр юм чинь тийм ээ. Өчигдөрхөн бүтээгдэхүүн нүдүүрээс гарсан. Солонгоч хэрэг юм бэлгэлчнэ. За ингээд өнөөдрийн хичээл өөгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр та. Сар шиндээ сайхан шинлээрээ.